Эцсийн тухай хууль 2011 онд шинжилэн батлагдсан юм а. Яг ингэж батлагдахад энэ орчсын норматив батлагдсан стандарт зураг төсөл гарцын хүрэх үр дүн түүний шалгуур үзүүлэлт гэсэн яг одоо энэ төсвийн эрх засагчийн үйл ажиллагаатай холбоотой яг энэ төсвийн нормативтай холбоотой энэ хуулийн заалтанд орхигдсан байгаа юм. За 11 оноос өмнөх удирдлага санхүүжилтийн тухай хууль гэсэн төсвийн хэмжээнд мөрдөгдөж байсан нормативнууд бол тэрнээс өмнө бол бүрэн дүрэн хэрэгжижсэн гэсэн үг. Тэгэхээр энэ хуулийн энэ цоорхой орхигдсон асуудлыг хөндөж манай учрал гишүүн маань бас энэ хуулийг санаачлан орж ирж байгаад бас талархаж байна. Төсвийн норматив байхгүйгаас шалтгаалаад төсвийн сахилга баталдах за нэг ижил одоо барилга зураг төсөв нь хоёр өөр үнэтэй болох эндээсээ болоод татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй зарцуулах гээд олон асуудлууд үүн дээр бас тулгуурлан нийгмийн дунд бухимдаад байгаа зүйл бол энэ байгаа гэдгийг бас онцлж хэлье. Ер нь альва төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах энэ бүхэд бол тогтвортой байдлыг хангах, иж бүрэн үнэн зөв байдлыг хангах, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, эдгээрийг ил тод байлгах, хариуцлагатай байх гэсэн олон зарчмууд бол төсвийн хуулиараа зохицуулагдаж баримтлагдж байдгийг бас онцлон хэлье. Тийм болохоор аливаа төсвийг төлөвлөхдөө орцыг нь үйл ажиллагааг нь үр дүнгийн гарцыг нь тооцож үнэхээр бодиттой зайлшгүй шаардлагатай гэж байвал тэнд төсвөөс тухайн хөрөнгийг төлөвлөдөг, баталдаг, хуваарилдаг, ингээ гүйцэтгэлд нь хяналт тавьдаг ийм төсвийн орчил үе шатууд маань алдагдаад байгаа юм зүйлүүд бол бий гэдгийг бас онцлон хэлье гэж ингэж бодож байна. Тэгээд зайлшгүй энэ хууль маань гараад төсвөөс санхүүжигдэж байгаа бүх төвшөнд нөгөө талаараа Монгол улсын хэмжээнд дагаж мөрдөж байгаа бүх стандарт нормативд бас тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орох байхаа гэдэгтээ бол санал нэг байгааг онцлие. Тэгээ энэ хуулийг бүрэн дүүрэн дэмжиж байна. За амар зээг гишүүнд баярлалаа. Гишүүд үг хэл дууслаа.